Хөтөлбөр маань үргэлжлэж байна л да. Тэгэхээр сая бас туулгаал дээр ямар одоо том арга хэмжээ олж байгааг бас манай сэтгэл чулан маань үзэгчтэй одоо мэрэгжилтний зохион байгуулагчдын одоо яриаг хүргэлээ. Тэгэхээр үзэгчд маань анзаарж байгаа хаа бид 3 барьсан одоо жижигэн гэр дотроо зогсчихсан байна. Өндөр нь ямар ч гэсэн 2 м юм байна, тийм ээ. Тэгээд зуны гэр гэсэн шүү дээ, тийм ээ. Одоо энэ цав гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Цав нь юу зөөлхийн дулаахан материалтай. Ноосн материал гэж нэрлэдэг. Нөгөө дотор нь төмрөө байсан шүү дээ, хэдэн хүн гөөх идэж шивдэх хүн гэдэг. Тэгэхээр маш олон юм байна. Би багтахаар юм байна. Тий. Яг 6 хүн бол чөлөөтэй онцгой боломжтой. 6 хүн бол чөлөөтэй. Тэгээд 6 чөлөөтэй багтчихаар. За бараг 10 бол ер нь орохоор юм биш үү? За тэндээ ингээд хоол моолоо игээл эндээ хувцс муцаа тааштай байл тэгэн дээр томтол нөгөө чиний хэл дээр гөөх идэж. Манай жамлууд минь энэ гэрийг барихад бас нэлээд орон нэмрээ оруулсан. Энэ баг нь бол яг энэ хоёр дээр энэ дэшиг шөрөвтэй юм байна тийм үү? Боолч байгаа тоонтойгоо бэхлээд. Нэрийг боовол энэ хоёр зүгээр тулгаал. Тэгээд дээдлийн юугаа цамхрайгаа бас ингээд эхлээд авчдаг. Энэ батгүй. Тийм бат гэсэн. Тэгээд өрхөө бас ингээд оршлуулчих жолно. Бороо ороод ивэл тийм ээ хойшлуулчих жолно. Яг л одоо Монгол гэр ямар байдгүй тэр нь түүнийг одоо энэ одоо хэд дахин багассан байгаа вэ ер нь? За энэ бол одоо яг бүр баг 4 антаа гэр хэмжээтэй л гэж бид. Тоон их сонирхолтой. Одоо ингээд яг дөрвөлжнөр ингээд тэгээд энэгээр чангалтдаг тийм ээ. Тэгээд тоглоом шиг л шийддэг. Их амархан. Маш амархан юм. Билүү тоглоом шиг л юм. Маш бүрээсээ хурдан байх үдээс бүх юм л хурдан яжсан л доо. Одоо чинь өн залгахад энэ ч ногоон тэмдэг бол байгаа. Хан дээр бас байгаа. Тэгэл ногоон тэмдэг залгахад одоо хац зөрн иргэнэ гэсэн ойлголт байхгүй. Бүрээс бол шууд угладаг. Бүх бүрээсээ углаад явчихсан. Тэгэхээр маш цаг юм нэх. Тэгээд дээгүүр нь ингээл нөмөрчихсэн шүү дээ. За тэгээ гадаа бас 100 маань байгаа шүү дээ. Жижигрүүлсэн хэмжээний энэ герт зориулсан 100 маань байгаа. Тэгэхээр за гурлаа ямар ч хийсэн гарья. За надад бол нэг тийм жижигэн санагдахгүй байна гэр маань. Харин хаалга өдөгчтэй бас үзүүлээ тий. Бас өөр мэт тий. Бид нар хоёр янз хийлээ. Энэ болохоор одоо бид нар сүүл хийж байгаа. Тэр автобус хаалга гэж нэрлэлээ тийм. Хоёр талаасаа нийлдэг. За. Нөгөө яг автобусны шиг нэг ингээ авчдаг. Тий, энийг бол одоо ингээд гаднаас асаал уучин. Тэгээд өөрөөр хэлбэл хөдөө хэр явж байгаад одоо бага онгохоос салхи оруулах шаардлагатай энийг бол бүсрүүгээ уучин гэсэн үг. Ингээд тавьчихсан. Ер нь бид нар гадны одоо улс орноос майхан худалдаж авч байхаар бид нар өөрсдөө ингээд гэрээ энэ жижигрүүлсэн гэрээ те 4 антаа гэрээр амралт чөлөө цагаа өнгөрүүлэхэд бол бас зүгээр юм байна гэж би бодож байна. Тий, одоо бол барууны орнууд жишээлбэл янз бүрийн улсуудын Монгол гэрийг бариад нэг амралтын газрууд ихээр барилсан одоо байгуулагдсан байгаа шүү дээ. Одоо Европ хэд бид нар нөгөө мэдээлэлээс авч илээд те. За Монгол гэрийг маш хялбарчлаад тэгээ барьсан байна гэсэн мэдээлэлүүд бол авч илээд. Тэгээд одоо монголчсан ингээл маш хялбар байлаар. За 100 маань одоо бол бэлэн болох хэвээр. 100 бас хичгээ дөрвөлжин хэлбэртэй байсан те. За би чи ер нь юмд өртчих гээд байгаа шүү дээ. Жаахан хоол очиж зогсё. Бас 100-андаа цохиулчвал. За. 100 маань бол одоо энэ дотор багтаж байгаа. Ийм дөрүүлж яваад. Тийм, ийм дөрүүлж яваад. Оо, ингээл болоо мó? Тийм, ингээл болоо. Оо, яс амархан тий. Тэн 100 дотор одоо ашиглалтын хугацаа хэр одоо удаан бах уу? Галт хүлээд ахаар чи бас галт хүлээд байна. Тэгээд үнс бол банк дотор энэ аялын зорилттой болохоор 100-аа хураахтаа үнсээ дотор нь хөрвүүлэгдэж байгаа л яг нөх үед бол үнсээ асгаал дахиад 100-аа ажиллаад явах боломжтой. Энэ дотор 10 тогоо бол чөлөөтэй дээр нь тавих боломжтой. Ингээ хоёр талаас нь дэлхий хийж өгөө. Тэгэхээр ямар ч байсан тооноороо гарч явах хэмжээний тийм урттай юм байна шүү дээ. Тий. За. За одоо 100. За ингээ 100 маань бэлэн боллоо. Үзэгчд маань бас сааж байгаа. Тэр яндангаа ингээд бодож байна. Янд нь бас одоо сунчна. Би харин арай богинохон янд нь үгүй юу гэж тэгээдсэн. Сунд юм байна те. Сунчна. Тэгэл гэр дотор аваад тавиал. Тэрүүгээ гаргаад одоо хоолоо игээд цагаа угаад гэр дотор амар тавиал аялал зугаалах бүрэн боломжтой болж байгаа маа. Их авсарх. Ер нь гэртээ ч гэсэн барьчих болох юм шүү те. Том өрөөндөө бариад гэр дотор. Одоо яг за гэр бол бэлэн болсон 100% бэлэн бол зөөр ийм авсархан болгосон зүйл юу вэ? Одоо яг хурааж авч явахад их амархан болгосон тийм зүйлс юу вэ?
За одоогоор л яг тийм хүмүүстийг бол бид нар хийгээг байгаа. Ер нь бол одоо гэрээ тогтчуулаад дотор нь тавилга тавиур одоо чинь баян бид нар За одоо би барьж олно шүү дээ. Аа. Энэ Нэг хүнд биш юм шиг байна үзэгчтэй. Тэгээд яндангаа ингээд сунгачд юм байна. Доошин дэш нь болгоод. За ингээд сунаад доошоо дэш олчт юм байна шүү дээ. За. За ямар ч хийсэн гайхалтай одоо манай студид одоо 4-20 хэмжээтэй гэр барьж гисэн та нартай баярлалаа. Бас ойрд бас ийм одоо нэг Монгол гэрт ороогүй удчихсан байж тээ бидний хувьд бол. Тэгээ яндан мандан бариагүй удсан. Яндан манд одоо хөөлдөг байсан үгүй илүү юу илээ гэл ингээд бодгорч байсан гэсэн тий. дотор нь чулуу хийж байгаа төвлөрий. Тий. Ер нь зориулт нь яг ямар орчинд зүгээр вэ? Дотор байвал зүгээр гэдэм үү? 100 юу? Аха. 100 бол гэр дотор байнга авч явж байгаа. Ер нь бол. Тэгээ мэдээж бороо. Гадаач байрлуулж болох юм байна. Тийм гадаа байрлуулж болно. Ихвцэн чигээр нь шууд 100 Энд дээр нэг суулгуулаад. тийм аха харин яг үн. Одоо тэнцээ бэхэлгээний чи харагдаж байна. Энийг бол гэр дотроо оруулж өгөөл багандаа уяад. Багна. Тэгэл одоо өөрөлдвөл гэр дотор. Бас юм энэ үзэгчтэй үзүүлээ тийм ээ. Ингээд ийм бэхлэгээ байд юм байна. Тэгэл Энэ хідэн үнэтэй байсан биз юм? 41 үнэтэй. 41 үнэтэй гэсэн. Тий. Тэгээд 41 үнэтэй хоёр хант хан бол их өөрмөцсэн би 5 хөлөөр Хоёр хэлчихсэн байгаа тийм ээ. Хоёр ханттай. За. 4 ханттай гэр гэж яригж байгаа. Гэтэ яг хоёр ханттай бол байгаа. Тэгээд хаалгатайгаа бүх бүрээс бүх юмтайгаа саяны хоёрхан зөвхөнд багтаж байгаа. Би тулгаагаас нэг зүйлийг асуумаар байна л да. Дараагийн одоо жижигрүүлсэн хувилбар яг ямар одоо зүйл байх вэ? Тэгээ яг өөрийнхөө зорилгоос яриач тгөө. За. Хамгийн том зорилго нь юу вэ? Ер нь бол одоо яг бодож байгаа юм л та. Гэрийг бол одоо олон улсын хэмжээнд бол хүргээд олон улсад борлуулдаг. Одоо чинь гадаад манайхаас бол нийт борлуулалтын 50% нь бол гадаад хүмүүс их сонирхож авдаг. Тэр гадагшаа маш их гардаг. Тэр бол гадаад зах зээл бид нар байгаа учраас одоо чинь Монголынхоо нэрийг өв уламжлал гэрийг одоо дэлхийн хэмжээнд одоо хүргэж гадагшаа борлуулж гэрийг олон улсад сурчлах. Тэрүүгээр дамжуул Монголыгоо сурчлах. Тийм бол зорилго байгаа. Тэр үрээнд бас сая засгийн газрын 888 төслийн өрөөнд бидний төсөл дэмжигдээд одоо бид нар төслөө одоо банкн дээр өгсөн явж байгаа. Тэгэхээр одоо хэрэгжээд явах юм бол одоо тэр зорилгоороо нэг ч гэсэн алхам урагшлах юм болоо гэж бодож байна. Чи өөрөө санхүүгийн талын хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ гэр маань энэ зуух маань ингээ бүтгэхэд яг тодорхой одоо бодит өртг нь хэд вэ? Хэдэн төгрөгөөр одоо босч байна? Борлуулалтын үнийн асуугаагүй л дээ би зүгээр. Бизнесийн нууц. Тийм, бизнесийн нууцаа. Оочлаарай. Одоо ингэ би шингүү байлаа гэж бодъё л доо. Энэ хоёр зөвхөн өөрөө явбал ер нь хийдэг хэлээр байгаа юм. За, энэ нийтдээ бол энэ гэрийн бол 85-аас 90 л байгаа. Яг энэ гэр. Даахгүй байна. Тэгэхээр хоёр тусдаа зүх учраас нэг нэгээр нь авч явах талбар нь л байна. Нэг за 30 км газар нэг нь авч дараа нь. Тэр ер нь бол хоёр хүн барих зорилттой хоёр талаа бариултаа хоёр хүн. Тэр нөгөө дугуй муугундаа ингээд хойдолд нь ачаад ингэ явах бас боломжтой л Тийм боломжтой. Улам боловсронгуй болгоё гэж бодож байгаа зүйлүүд байна уу? Сайжруулах зүйлүүд байна. Сайжруулах зүйлүүд байна уу? Жишээлбэл одоо үнний холбоосыг чинь маш олон жил одоо насан туршдаа бараг ашиглах боломжтой болох түгжигддэг хийх те. Одоо майхны материал шиг тэгээд дээш нь бүрээс тийм шалтай байх. Бүрээсийг одоо жишээ нь тэр нано технологи ус ирээсээ нэвтэрдэг. Тэгээд дотроо дулаалгын материалтай тийм бүрээс болгох юм уу. Тэгээд маш олон санаанууд байна л да тийм. тий шал гараад ирвэл дахиад нэг цүнх нэмэх юм шүү дээ. Тийм. тэгэх нь байна те. Тэгээд одоо шалыг одоо яаж жижигхэн хэлбэртэй болмоор юм те. Одоо бол хүмүүс Чи бодож байгаа хөх туу тулгаа те. Улдаас их дэвсдэг юм. Тэгээд тэрнээс өшөө илүү сайжруулах тий. Ая тух тав тухыг илүү хангах. Жамбод яг одоо энэ жижиг гэрээс хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ? Хатаа бол бүх юм таалагдчих. Надад болохоор хаалганы шийдэл маш гоё санагдлаа. Автобус хаалга гэж байна шүү дээ. Автобус хаалга. Тэрлээ бас ингэ хаддаг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр манай студид төрөлцсөн гэж өөрийнхөө одоо бүтээлээс тийм ээ аавынхаа аав та хоёрын одоо бүтээлээс ирж барьж өгсөн энэ одоо жижигэн гэрийг барьж үзэгчтэй сонирхуулсан тулгаадаа баярлалаа. Цааш дэх нь одоо уран бүтээл гэж хэлээ да тийм ээ. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Тэгээд яг одоо сайжруулъя гэж бодож байгаа бүх зүйлээ бас сайжруулаарай гэж хүсмээр байна.
За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Тэглэх яах вэ? За тэгэхээр